одоо бид нар нүдэнд харагдахгүй боловч яг энэ төрийн одоо яг энэ эндэр дээр улс төрийн нам гэдэг үл үзэгдэгч ширээ сандал зассан байгаа. Энэ дээр зассан ерөнхий сайд гэхээс илүү одоо улс төрийн намууд бол энэ үндсэн хууль заасан улсын хурлын гишүүд ард түмнийг төлөөлөх энэ эрхийг одоо хязгаарлаж байгаа. Энэ хандлагууд бол өнгөрсөн одоо 90-ад оноос өмнө байсан хандлага бол яг энэ чигээр ингээд үргэлжлээд яваад байгаа. Тухайлбал одоо яг үндэ үндсэн хуулийн дээр намын бүлэг гэж ганцхан л үг гэдэг. Тэр нь улсын хурлын дэд даргыг томилохтой холбоотой л асуудал байдаг. Гэтэл намын бүлгүүд дээр улсын хурлын гишүүдийг ямар санал өгөхгүй, ямар коноп дарахгүйг шийддэг. Тэгээд одоо жишээл Арслан намын хувьд бол 2-3 оттой гэж сонголтууд тэрийг дах одоо заавалжгүй шаардлагууд тавьдаг. Ардын нам дээр ч гэсэн бас яг энэ санаачлага өнгөрсөн онд одоо яваад тэгээд бүтлгүүцсэн. Тэгээ энэ өөрөө энэ улсын хурлын гишүүдийг ард түмнийг төлөөлөх идэвхтэй ийм санаачлагтай байх энэ урам зоригийг нь хаадаг. Тэгэхээр энэ чиглэлээр энэ үл харагдахгүй байгаа энэ ширээ сандлын талаар одоо хууль санаачлагч гишүүний хувьд бас ямар шиг бодолтойг сонсмоор байна. Хоёрдугаар үндсэн хуулийн өөрчлөлтөөр энэ бүгдээрээ давхар дэлтэй болсон. Анх хэлж 92 онд үндсэн хууль батлагдахад бол энэ улсын хурлын гишүүн яг улсын хурлын гишүүнийхээ үргийг гүйцэтгэхийн тулд одоо өөр ажил хавсарч хийх нь хоригдсан байсныг нь үндсэн хуулийн өөрчлөлтөөр 4-1 болгоо сүүлдээ бүгдээрээ хийдэг болсон. Өөрөөр хэлбэл танхимын зарчмаар гээ засгийн газрын гишүүд одоо яг энэ улсын хурлын гишүүн буюу ард түмний төлөөлөх энэ бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй, энэ саналаа илэрхийлж чадахгүй иймэрхүү нөхцөл байдалд байгаа. Тэгэхээр энэтэй холбоотой жишээлбэл одоо болдог бол энэ улсын хурлын тухай хуулиар гишүүн хэлцэж байгаа асуудлаар санал үг хэлсэн үг саналд нь бол бүрэн эрхийнхээ хугацаанд болон хуулийн дараа нь ч гэсэн хариуцлага хүлээхгүйгээд тэгээд засгийн газрын гишүүдэд хариуцлага хүлээж. Тэгэхээр энэ субъектүүдийг тусад нь одоо жишээлбэл суулгаж одоо ялгаж бас харагдуулмаар хэрвээ сандал ширээний асуудал яригдахаар бол гэж харагдаж байгаа. Тэгээд энэ талаар бас гишүүний хууль санаачлагчийн байр суурийг сонсъё. Дараагийн асуудал нь болохоор хуулийн төсөл дээр энэ улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимын асуудлаас гадна байнгын хороо дид тороо нам эвслийн бүлгийн хуралдааныг жишээлбэл ингээд яг энэ жишгээр баруун зүүн талаар нь гэхээр одоо жишээлбэл бүлэг фракцаараа хамгийн олон гишүүнтэй бүлэг фракцийн зүүн талаас эхэлэх юм уу гэдэг ч юм уу одоо ийм одоо асуудлууд 15-10 дээр орж ирсэн байна. Энэ надад зүгээр илүү заалт юм шиг санагдсан. Хэрвээ яг ингээд энэ бас зохицуултуудыг хуулиар зохицуулахаас гадна энэ түүх авч үзвэл одоо жишээлбэл Монголын одоо юанши гэдэг одоо энэ юм дээр бол хятадд бол зүүнийг дээдэлдэг ёстой. Өөрөөр хэлбэл одоо олонх нь ингээд одоо зүүн талаасаа эхэлж ингээд байрлалаа эзэлж байгаа бол Монгол ёсонд бол баруун талаасаа эзэлдэг гэд юан гүрний үед бол яг энэ ордны дэг жагийг өөрчилж хийсэн байна. Тэр гэхмэчлэнгээр гээд энэ одоо сандал суудал яриул бас өөрчлөх одоо уламжлал соёлтой нийцүүлээд өөрчлөх бас хэрэгцээнүүд гарч магадгүй харагдаж байгаа. Тэгээд энэ сая хийсэн саналуудтай хууль санаачлагчийн бас байр суурийг сонсё. Баярлалаа. За хууль санаачлагч Ишиг Дэмбэрэлийн Тэмүүжин хариулна. За инх төвшин гишүүний саналуудтай бол нэг байна. Бид бол энэ чуулганы танхимын суудлын хувьр болон олон болсон нам зүүн талдаа суугаад цонх болсон хэсэг нь баруун талдаа суудаг энэ харилцааг ерөөсө хуулиар зохицуулаагүй. Зөвхөн л уламжлалаараа явцсан. Бодит байдал дээр энэ хууль тогтоогчид улсын хурлын гишүүд энийг өөр шийдээгүй. Ёслолын албаныхны санал болгосноор нэг албан тушаалтан ер нь бол шийдвэрлэдэг. Тийм уламжлалаар явцсан юм байлаа. Ийм байдлаар бид өөрсдөө эрх мэдлээ бусдад шилжүүлж өгсөнтэй холбоотойгоор улсын хурлын чуулганы зохион байгуулалт өөрөө энэ ардчилсан парламентт ёс, парламентын ардчил гэдэг энэ хоёр суурь зарчим руугаа ерөөсө төхөж очоогүй. Эндээс болоод бид ер нь бол жоохон хязгаарлалттай хууль тогтоох үйл ажиллагаа, хязгаарлалттай ард түмний төлөөлөх үйл ажиллагаа, хязгаарлалттай засгийн газар хянах үйл ажиллагаагаа өөрсдөө явуулж байгаа юм билээ. Тэгээ би ерөнхий сайд учрлын улсын хурлын дарга багтаа хилээдсэн чөлөөлөе гэдэг энэ үгдтэй бол их санал нэг байгаа. Би таны бас үгдтэй санал нэг байна. Парламент буюу улсын хурал засгийн газрын дарамт, засгийн газрын хэд нөлөөллөөс одоо чөлөөлөгдөх цаг нь болцсон. Таны яг цаг хэлсэн шиг бусад улс оронд
парламентад ажиллаа хариуцсан тайлгнадаг засгийн газрыг ямар байр суурьтай байх вэ гэдгийг улсын хурл нь өөрсдөө шийддэг юм билээ. Чуулганыхаа энэ зааланд. Тэгээд ерөнхий сайд болон засгийн газрын гишүүдийг эд бол одоо ард түмнийг төлөөлөх гэдэг тэр чиглэлээр хэрэгжүүлэхгүй. Эд бол одоо гүйцэтгэх эрх мэдлийн буюу кабинетээр ажиллах зарчимдаа үнж байх гэдэг тэр зарчим руугаа явнаа. Тийм учраас ард түмнийг төлөөлж байгаа бусад улсын хурлын буюу парламентын гишүүдтэй адилхан одоо хэлсэн ярьсан бодлого дэвшүүлснийхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэдэг зарчимд одоо хамаарагдах биш. Эсвэргээрээ парламентад ажиллаа хариуцсан тайлгнадаг учраас энэ парламентад худал хэлэхгүй гэдэг хариуцлагатай үг хэлнэ гэдэг мэдээлэл үн зөв өгнө гэдэг тэр хариуцлагыг тооц одоо хариуцлага өрөөнд байгаа шүү гэж тусад нь ерөнхий сайдын суудлын засгийн газрын гишүүдийн суудлын энэ суудлын дээрээс та улсын хурлын гишүүнийхээ хувьд биш засгийн газрын гишүүний хувьд үг хэлж байгаа учраас хариуцлагатай шүү гэдгийг бүр тодорхой зааж өгд юм бэлээ. Тэгэхээр бид одоо энэ агуулгыг засгийн газар буюу ерөнхий сайд хэлхээс өөр аргагүй. Одоо ерөнхий сайдын суудлыг энэ эндрийн дээр буюу спикерийн хажууд тавьчихаар тэр хүн 126 гишүүний дээр гарч ирээд би тусдаа хүнгээд дээрээс харсан хөнгө айстайгаар ажиллаад хариуцсан тайлгнаж байгаа биш. Би намын даргын хувьд би одоо энэ одоо гишүүдийн ихэнхийнх нь хэн байхыг шийдэх тэр хүний хувьд гээд загинсан зандагдсан өнгө айстай болоод хувирчт юм бэлээ. Зүгээр санал суулын дээр доороо байдлаас олвод ийм аашаа гаргаад эхэлдэг. Тийм учраас За нэмж 1 минут хариулъя. Тийм учраас нөгөө парламентын арчил гэдэг энэ зарчмыг хангахын тулд мэтгэлцэх зарчим дээр суурилахын тулд сөрөг хүчинтэйгээ цөөнхтэйгээ ижил төвшөнд мэтгэлцээнийг явуулна. Мэдээж олох шийдвэрээ гаргана. Цөөнх хяналттай байна. Гэхдээ мэтгэлцээ тэнцвэртэй байх гэдэг зарчмын үндсэн дээр энэ мэтгэлцэж байгаа хоёр эндрийн харалдаа ерөнхий сайд нь суугаад сөргөчний лидер нь суугаад одоо мэтгэлцэнэ. Засгийн газрын гишүүд нь мөн ерөнхий сайдынхаа доор суугаад улсын хурлын гишүүдийн нүдэн дээр энэ хүмүүс улсын хурлыг хуурахгүй байх ёстой шүү гэдэг хариуцлагатай шүү гэдэг харагдахуус тодорхой болох гэдэг нь бол зөв юм байна л. За их төвшин гишүүн нэмж тодруулъя. Тэгээд хэрвээ энэ хуулийн төсөлд дэмжигдвэл бас Монгол ёс руу нийцүүлж одоо зүүнийг дээдлэх ядад ёс биш барууныг дээдлэх Монгол ёсыг одоо дээдэлж одоо олонхын шилээ баруунаас одоо эхэлдэг байх гэх мэтлэнгийн өөрчлөлтүүд оруулах одоо хэрэгтэй санагдчихсэн. Тэрүүн бас хэлсэн энэ засгийн газрын гишүүд жишээлбэл тусдаа нэг юм боксон суугаад ч юм 20 хэдэн гишүүн тэгж ялгарч бас харагдахгүй бол энэ нөгөө давхар өөр гишүүнийхээ хувьд хариуцлага хүлээхгүй чиг үүрэгтэй засгийн газрын гишүүний хувьд бол одоо хариуцлага хүлээх ийм чиг үүрэгтэй хоёр одоо давхар дэлтэй энэ субъект гишүүдийг тусад нь ялгаж бас уулах нь зөв бахаа гэж бодож байна. Баярлалаа.